За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За миний намар шигтгсэн үхрийн нүднүүд нэг юм хөөрхөн гараад ирсэн байна. За гэтэл хөөрхөн намар шигтгсэн үхрийн нүднээс минь нэг нь ийм жоохон мөртлөө цэцэглээд ингэж жимсээ өгчнө. Нэг нас хүрээгүй мөртлөө ингэж жимсээ өгч байна да. Тийм учраас та бүхэн одоо үхрийнхаа нүдийг тайраад, ер нь бүх төрлийн модоо тайраад тэгээ шорон шигтгэх юм бол сайхан ургана. Ингэж би намар шигтгсэн моднууд үхрийн нүднүүд нэг юм байна. За тэгээд би та бүхэнд нодин намар шигтгсэн үхрийн нүднүүдэд харуулъя. За энэ нодин намар шигтгсэн үхрийн нүд байна. Одоо энэ намар 2 жил болно. Энэ бас нодингийн үхрийн нүд байна. Энэ бас нодингийн үхрийн нүд байна. Тэгсэн чи хөөрхөн жимсэлж байна өө. Бас жимс өгнө гинэ. За энэ болохоор бас нодин жилийн үхрийн нүд байна. Энэ бас нодин жилийн үхрийн нүд байна. Энэ хайрцагт байгаа үхрийн нүднээс би арай томуудыг аваад ингээд энэ рүү ингээд солгосон. Тэрүүний тэр хайрцагт байгаагаа энэ нодин жилийн үхрийн нүд байна. Том ургасан. Энд би халгааны хант хийсэн байгаа гэдэл нь агааслаад энэ нодин жилийн үхрийн нүд байна. За тийм учраас та бүхэн одоо ингээд мөчрөө тайрч аваа шигтгэхэд байхад одоо ингээд сайхан урган шүү. Би одоо хөлөмжөнд тайрч шигтгэснийгээ та нарт харуулъя. Тийм энэ рүү хайрцагтаа энэ рүү бас нөгөө цэцэрганы мод шигтгэсэн юм байна. Цэцэрганы ерөөсөө үзүүрийг аваад шигтгэсэн нэг 10 см, 15 см бүр зарим нь 10 ч хүрэхгүй юм жижигхэн ийм дээдлийнх нь үзүүрийн хэсгийг аваад шигтгэсэн юм. Цэцэрган маань нэг гоё шаргал, алтан шаргал гоё нахиа гарч ирж байгаа л тэгээд навчилж байна. Ийм гоё ургаж байна. Энэ рүү ингээд энэ цэцэрганаа хийсэн байгаа. За би хөлөмжөндөө ороод ирсэн. Энэ рүү болохоор розмарин намар шигтгсэн. Гэхдээ үндэс гарцсан байсан. 7 сар тайраад хуванцар саунд шигтгээд тэгээд үндэс гарахаар нь намар энэ рүү шигтгсэн чи одоо бүр цэцгэлж шít хөөрхөн. За энэ хойтлын эднэр болол бүгд намар 9 сар шигтгсэн үхрийн нүднүүд байна. Одоо хөлөмжөө суллаад энэ үхрийн нүднүүдийг өглөө эрт юм орой наргүй үед гаргаж тэний газар суулганда энэ тори мод байна. Бас шигтгсэн. За тийм учраас та бүхэн бүх төрлийн модоо одоо яг шигтгэдэг цаг шүү. Би энэ инжирийн моднаас бас шигтгсэн байгаа. За тэрийг та бүхэнд харуулъя. Энэ рүү лойлоо суулгачихсан. Намар энд бас сармисны шүд шигтгсэн. Хумс. Тэгсэн чи одоо жоохон хураах аргагүй болохоор нь зэрэг лойлоо засраар нь дундаас нь 1 2 сармисыг сугалж аваа тэгээд лойлоо тарьцаа өх. Лойлоо тэгээд тариад өгцөө. За энд болохоор инжирийн мод байна. Нөсгөө атчих шиг байна хөрхий. Гэтэ бас навч гараад ирчихжээ. Инжирийн мод. Инжирийн мод нэг иймэрхүү байна. За ийшээ саруулнаа. За энэ болохоор нэг алюминий мод. Энийг бол энэ хавар сая шигтгсэн шүү дээ энийг. Нөгөө энэ авч гараад юм байна. Одоо энийг дахиж авч шилжүүлэх арга байхгүй. Одоо энэ чигээр нь ингээ хөлөмжөнд орхиол. Тэгэл эргчил авахаас гэж бодож энэ рүү л юм тарихгүй л байхас гэл
Энэ бөөрөлцөг нь болохоор ингээд начин хатаад тэгээд хоосон мөчөр үйжсэн. Тэгээд дахиад ингээд шинэ навч гараад ирнэ өөрөө. За тэгээд та бүхэндээ захихад мөчрүүдэд тайраад розмари, ганг, лаврын навч тэгэл бүх төрлийн моднуудынхаа мөчрийг одоо тайраа шигдэх юм бол ингээд цэцгэлээд жимсээ шууд өгнө шүү дээ. Энэ хараа бас цэцгэлээд жимсээ өгнө гинэ. Хөрхөө. За ингээд та бүхэнд амжилт хүсье.